Нюрнберг тийм Maybach машин үзээр ирж байна. Энэ шүү дээ. Энэ доо. За бид нэр холбооны бүгд найрамдах Герман улсын Нюрнберг хотод байрлаж байгаа. Maybach бренди музей дээр ирчлээ. Тэгээд бас сая чинь Мюнхенээс гараад бид 140-50 км газар хэрэгтээ явчлаа. Тэгээд хэдүүл музей рүү ороод бас Maybach-ийн өмнө ярьж исэн зүйлүүдийн талаар яг бодитоор л хамтдаа харцгаая. За тэгэхээр юу гэдэг юм дэлхийн хамгийн тансаг хоёр автомашины брендийг нэрлэеч гэвэл хэрэгэлзээгээр Maybach болон нөгөө талаар Rolls-Royce гэж нэрлэнэ. Ивент тэтгэгч Ондоо брэнд StorePay. Тэгээ Rolls-Royce бол Английн брэнд бол Maybach бол цэвэр Герман брэнд. Gottlieb Daimler-тэй бол Maybach-ийн хувьд 28 жилийн турш буюу өөд болон болтол нь хамт ажилласан ийм эрхмийн нэг. Тэгээд Gottlieb Daimler нас барсны дараагаар тэрээр өөрийгөө компанид өдөр зөвлөлийн албан тушаалын боо тузын гишүүнээр ажлын өндөр хүлээлттэй байсан хэдий ч Daimler-ийн гэр бүлийнхэн түүнд бол яг тэр ихтгэл найдварыг өгөөгүй. Тэр ч утгаараа Daimler-ыг үүдэлснээс бас нөр компани орхиод тэгээд 20 жилийн дараагаар өөрийнхөө компани байгуулсан. Өнөөдрийн бидний сайн мэддэг Maybach брэнд. Дэлхийн хамгийн анхны автомашин дэлхийн хамгийн анхны дотоодчлолт хөдөлгүүр бүтээгдсэн гэдэг түүхэн дээр бол Wilhelm Maybach-ын нэр нэх явдаггүй. Гэхдээ яг түүхэн он цаг үе болоод түүхэн үйл явдлыг судлаад үзэх юм бол Wilhelm Maybach гэдэг хүн бол зайлшгүй түүхтэй бол салшгүй холбоотой нэг. Юу гэхээр Wilhelm Maybach бол бидний өмнө хэлжсэн аль 14 настай байхасаа л одоо манайхаар бол техникийн сургуульд тасвар хэлцсэн байхаа ажиллаад сураад явж байгаа хугацаанд бол энэ тухайн үед сонин дээр бичигдээд явдаг. Өөрх нь ур чадвар нь гайхагддаг юм хүүхэд байсан. Тэгээд улмаар 1865 онд Wilhelm Maybach 23 настай байхдаа тухайн үеийн сургуулийн сургууль тариулсны жижигхэн дарга нь Wilhelm Maybach-ыг Gottlieb Daimler-тай анх танилцуулснаа энэ үрийн амьдралын анхны одоо юу гэдэг уулзалт гараа эхэлсэн. Wilhelm Maybach бол Gottlieb Daimler үндсэн философи болох автомашины хөдөлгүүр яаж хийгдэх үү тийм ээ. Дээр нь автомашин ямархуу байдлаар хийгдэх үү хамгийн сайн мэдчихсэн бол Wilhelm Maybach. Өөрхөн компаниг байхдаа Maybach-ын моторын үйлдвэр нэртэйгээр байгуулсан бөгөөд Maybach-ын логон нэрдэг хоёр эм үсэг нь түүхэн цагууд дээр юу гэж тайлбарладаг гэхээр нөхөр тухайн үед компани байгуулалтаа нэлээд хөгшин байсан учраас өөрхөн хүү Карл Maybach-ыг бас өөрхөн компани байгуулалтаа хамт оролцуулсан. Тэгээд хүүтгэн гэж компани байгуулад хоёр Maybach гэдэг утгаар нь хүүгийнх нэр Карл Maybach, өөрийнх нь Wilhelm Maybach гэдэг хоёр нэрийг хойлоод хоёр эм үсэгтэй ийм компани логог анх гаргаж Maybach-ийн моторын үйлдвэр нэртэй хамгийн анх компани байгуулсан. Тийм учиртай байна. Тэгээд Maybach-ийн хувьд бол анхнаасаа нөгөө автомашиныг яаж хийх гэдэг нэвч шууд маш сайн ойлголттой. Дэлхийд цөөхөн байсан эрхмүүдийн нэг гэдэг утгаараа анхны хийсэн машинууд нь бүгдээрээ шууд одоо юу гэдэг айгүй том хэмжээтэй лакшри тансаг хэм маягийг өөртөө шингээсэн ийм автомашин байсан. Түүнийх нь тод жишээ бол бидний хойно харагдаж байгаа 1920-30 оны үеийн загварууд нь. Тэгээд Maybach-ын музей ч гэсэн бусдаа одоо Mercedes-ийн музей, бус музейн тусмал илүү тийм тансаг хэм маягтай шийдэлтэйгээр бас хийгдсэн байдаг юм байна. Тэгээд бидний ард зогсож байгаа энэ загварууд бол түүний хийдэг 1930 оны Zeppelin гэдэг нэртэй
тансаг зэрэглэлийн автомашин байх нэ. Maybach-ийн хувьд бол тухайн цаг үедээ дэлхийн инженерчлэлийн хаан гэдэг тийм цолтой, тийм нэр хүндтэй мундаг эрхэм байсан. За тэгжил 1930-ад оноос эхлэн дэлхийн дипломат харилцаа ерөөд бол муудаж байгааг хүн болгон тухайн цаг үедээ мэдэрч ирсэн. Тэгээд 1939 онд бол бидний сайн мэдэх дэлхийн 2 дугаар дан эхэлсэн байдаг. Дэлхийн 2 дугаар дан эхлэхэд нацист армийг удирж байсан Адольф Гитлер маань өөрийнхөө улсынхаа хамгийн шилдэг инженерүүдийг авч дайны зэр зэсэг хийхэд ашигласных нь нэг нь бол мэдээж Wilhelm Maybach. За тэгээд Wilhelm Maybach-ийн хувьд бол нацист армид бол гол одоо техникийг үйлдвэрлэхэд үүрэг гүйцсэн юмсан мэт. Тэрний юу гэхэд бидний сайн мэдэх Panzer 1-2 болоод Barс гэж нэрлэдэг. Barс 1-2 танкын моторыг хийсэн. Дээрнийхээ Zipline гэдэг нөгөө агараас бөмбөг хайдаг. Түүний бас хөдөлгөөрийг хийсэн. Тийм эрхэм. Харин Wilhelm Maybach болохоор хөдөлгөөрүүдийг хийгээд Ferdinand Porsche болохоор тухайн техникийн инженерчлэлийн загварыг хийж гаргадаг. Буюу Barс 1-2 Panzer гэдэг танкуудыг бол тухайн цаг үед бол Wilhelm Maybach, Ferdinand Porsche хоёр хамтраад хийжсэн. Түүнийх нь Wilhelm Maybach хийжсэн хөдөлгөөрүүд яг одоо бидний хардаг. Бидний ард байгаа загвар бол одоо өнөөгийн бидний хамгийн сайн мэддэг Maybach 62S буюу хамгийн урт загвар байна. Тэгээд энэ загварыг бол өнөө цагт яг оригинал Maybach гэж үздэг хүмүүс. Юу вэ гэхээр Daimler компани Wilhelm Maybach бол 1960 онд болсон хүн. Тэр ч утгаараа Daimler компани буюу Mercedes-Benz брэнд байна. Maybach брэндийг худалдаж авсан л та. Тэгээ яагаад худалдаж авсан бэ гэхээр юунд хэрэгтэй байсан бэ гэхээр нөгөө Gotthard Daimler-ч өөд болчихсон тийм үү. За Карл Benz нас ингээд өөд болоо. Тэгээд нөгөө 1902 дугаар дайны өмнөх буюу 1939 оноос өмнөх буюу 1910-аас 1930 он хүртэлх автомашин үйлдвэрлэл эд эрчимтэй явж байгаа үед Mercedes-Benz-ийн автомашин Maybach-ийн автомашины тухайн цаг үед гүйцэтгэв байсан. Яаж үйлдвэрлэсэн Maybach-ийн автомашин илүү байгаа гэдэгсэн. Тийм учраас 1960 онд Wilhelm Maybach-ыг өөд болсных нь дөнгөж яг дараах нь тэр жилд нь Daimler Group бол Daimler компани Maybach брэндийг өөрсөндөө худалдаж авсан. Тэгээ түүний цаад зорилго нь юу байсан бэ гэхээр Wilhelm Maybach-ын тухайн үед бүтээсэн эзэмшиж байсан патентууд нь хэрэгтэй байсан. Тэгээд Maybach брэндийг худалдаж авчаад бүтэн 40 жил Mercedes-Benz-ийн нэгч Maybach гэдэг автомашин ерөөсөө үйлдвэрлээгүй. Яагаад гэвэл зөвхөн патент нэртэйсэн болохоор худалдаад авчихсан байсан. Ирээдүйд хэрэг болно гэж бодсон биш үү, тийм үү? Яг тухайн цаг үед хэрэг болно. Тэгж жагаад 2003 онд санагдаж байна. Одоо энэ сараас дахин шалгая. Айгу одоо юм уншаад байсан чинь 2003 онд санагдаж байна. Энэ бол 2007 юм байна. 2003 оноос эхлээд Maybach гэдэг автомашиныг яг тусдаа үйлдвэрчихсэн. Тэгээд анхны буюу бидний сайн мэдэх Maybach-ууд бол анхны Maybach бол мотор нь, хорооп нь, салон тэр чигтээ тухайхан S-классаа огт өөр тис өөр машин байсан. Тэгж жагаад 2008 он бол бидний сайн мэдэх дэлхийн эдийн засгийн хямрал болсон л доо. Тэгэхээр Maybach-ийн хувьд болохоор 2003-аас 2000 оноос шүү. Яг одоо саналаа. 2000 оноос 2007 он хүртэл Mercedes-ийн бол Maybach автомашин маш сайн эрчимтэй үйлдвэрлэдэг байсан. Айгуусаа үйлдвэрлэдэг байсан. Тухайн үед би буруу санаагүй бол 2 Maybach тутмын нэг нь Америк нэгдсэн улс руу борлуулсан гардаг. Тэгээд дэлхийд дахин хүн болгоны хамгийн дуртай тансаг зэрэглэлийн автомашин байсан. Тэгж жагаад 2008 он бол дэлхийн эдийн засгийн хямралаар Maybach автомашины үйлдвэрлэлийг бол шууд зогсоосон. Улмаар 2015 онд одоогийн явж байгаа зарчим болох Maybach брэнд нь тусдаа автомашин биш S-классын тансаг хөлбөр болгож
гаргаж эхлээд одоо 2024 хүртэл явж байгаа тийм ээ. Тий. Тэгэхээр Maybach-ийн хувьд бол S class-ыг бодох юм бол заавал илүү опшнтэй, илүү нөгөө next high level нь болж өнөөдөр хүрсэн. Тэгээд хэрэглэгчдийн хувьд болохоор яг энэ загвар буюу одоо бидний хойноогоо загвар бүр хамгийн үнэтэй загварууд нэг нь Maybach 62S гэдэг загвар. Тэгээд Maybach дотроо үндсэндээ хоёр төрлийн загвар байгаа. 57 болон 62 гэсэн загвар байгаа. Тэгээд 57 гэдэг нь 5.7 м шүү дээ. 62 нь бол 6.2 м. Одоо энэ хараад байна. Энэ одоо ингээд 6.2 м урт машин байх нь шүү дээ. Одоо Монголд явж байгаа нэлээд том ACV чинь л урт нь 5.2 5.5 байдаг шүү дээ. Одоо юу ахаад 1 метр урт шүү дээ. Тийм. Тэгээд автомашин сонирхогч нар Монголд бас байдаг. Тэр ч утгаараа Монголд бас яг энэ ориг Maybach гэж хэлж болно. Оригинал Maybach-уудын эзэмшигч нар Монголд бас нийл баггүй тоо хэмжээтэй байдаг гараж хадгалж байдаг. Би өөрийнхнүүд дээр 62 57 гэдэг харж илаа. За тэгээд энэ загваруудын хувьд болохоор яг 62 загварууд бол одооний нөгөө бидний сайн мэдгээр хөөрөг буюу үн цэн эрчимтэй өсч идэг ийм загварууд байна. Гоё юм а тий. Ер нь бол загваруудыг харахад хамгийн тансгийн хамгийн тий хүчтэй хамгийн тухтайг хийл гэж зорьсон юм шүү тий. Одоо түрүүн дээр 3 машиныг зэрэгцүүл явах тухайн он цаг тоололтоо бас л тансаг харагдах болсон биш. Тийм. Харагдаж шүү. Түрүүний миний хэлдэг нөгөө Голод аймдар өөд болоод тийм үү. Голод аймдар өөд болоод нөгөө автомашин эдрийг хийх гээд уулын философи байгаа шүү дээ. Яг үүндээ бол би өмнө хэлж байдаг. Голод аймдрын хамгийн анхны өөрөө явж тээвэрлэл бид нар өмнө үзсэн нөгөө мотоцикл шиг байсан шүү дээ. Модон гэстэй. Тэр болоод түүний доторх 4 тактикийн дотоодын хөдөлгүүрийг түүхэн цаг үеийг сайн судлаад үзэх юм бол Maybach-тай 28 жил ажилласан. Голод аймдартай 28 жил ажилласан Maybach хийхэд гол үүрэг оройлыг гаргасан байхгүй. Түүнийг нь Голод аймдар өөд усныхан дараагаар буюу гэр бүлийнхэн гишүүд нь Maybach-ыг үнэлээгүй. Уулын нөхөр бол юу гэдэг өөрийгөө техник хаалт дараад тузын гишүүн ч юм уу болоод энэ компани цааш наваад явах гэж бодол байтал гэр бүлийнхэн гишүүн түүнийг үнэлээгүй улмаас компаниасаа Maybach-ыг Голод аймдрыг насварснаас 2 жилийн дараа компаниасаа гараад тэгээд үндсэн философи биш нөгөө Голод аймдарч бай, Карл Венс ч эдгээр хүмүүсийн нөгөө тансаг герман автомашин бүр ингээд юм лакшери автомашин хийх гэдэг бодол нь хамгийн сайн мэдж байгаа юм бол Голод аймдар байхгүй юу? Биш үү? Карл Wilhelm Maybach байхгүй юу? 28 жил ажилласан. Тэр ч тухайн яг энэ философиор нь үүдэлээд эхэлсэн. Тэгээд энийг харж байгаа бол энэ бол Maybach-ийн Maybach 62S дээр Laundlet гэх загвар байсан. Дээвэр нь хагас онгорхой. Тийм байна. Тэгээд саяхан бас буюу 2016 байна уу? 17 онд G-class дээр бас юм 4-4 өндөр юм G-class дээр Maybach Laundlet гэдэг загвар гаргасан. Одоо бас манайхаар нэг сая 600 мянган евро байна уу? 2 сая еврогийн үнэлгээтэйгээр одоо ч зах зээл дээр хүмүүс унахгүйгээр хадлаад байж байгаа.